Миний уншсан ном булангийн зочноор эрдэм шинжилгээний ахлах ажилтан ил судлаач Баас анх маань оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За ингээд Баас анхын одоо Монгол орны говь хэмээх номын талаар ярилцахад бэлэн болоод байна. Ингээд Монгол орны говь гэдэг энэ номыг та танилцуулаач. Энэ ямар чиглэлийн ном бэ? Юуны тухай өгүүлэх вэ? За би 2010 онд бол Монголын говь гэж ном нийтлүүлсэн юм аа. За Монголын говь гэхээр монголчууд бол одоо мэднэ нутгийн урд гэсэг юм аа гэж өөрөөр хэлбэл одоо Монгол нутгийг бол хангай говь гэж одоо хоёр ангилж завсар газрын бол хээр тал гэж ингэж нэрлж ирсэн. За гэтэл одоо говь гэдэг бол бас их өргөн дэлгэр ойлголт байгаа юм л да. Говь гэж одоо нэгдүгээрт байгаль цаг уурын нөхцөлийн хувьд нь хоёрдугаарт бол хөрс сургамал орсон амтан ургасан ургамлаас өсүүлээд одоо бүхэл талаар нь бол говь бол ихээхэн өөрмөц тийм экологи нөхцөл ийм юм аа. За байгалийн газар зүйн хувьд ч гэсэн одоо говь нутаг бол эрс ялгаатай. Хангай шиг одоо үргэлжилсэн гуул биш өргөн хөндөй хоолой өндөр уулсын одоо хослол бүрдсэн мөн урдагсгэрэн бол ихээхэн одоо хакер гатуу ийм цэлэрхэг нутаг эзэлсэн тэгсэн мөртлөө одоо зарим газар бол гүч говь юм уу одоо хангай юм уу гэмээр баян бүрд шууж иргэж мод цэцэг навчилсан ийм гайхамшигтай ийм сонин хослол нутаг байгаа юм л да. За энэ говь нутгаа миний би Монгол орны ил судлах энэ процесстан бол бас нэлээд их хөндлөнгөлд явж говийн байгальтай өргөн танилцсан. Би ч өөрөө говийн хүн. За ингээд говь гэж одоо монголчууд бол ярьдаг 33 говьтэй гэдэг. 33 говь гэдэг нь одоо юу гэсэн хэвээр ерөөсөө Монголд алдарсан одоо томоохон говьуудыг нэрлсэн хэрэгэлтэй. За үнийн чанартай бол Монголд бол одоо 370 говь газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь бол орчин үеийн газрын зурагт биш 1940-од оноос эхлээд хойш одоо хийгдсэн бүхэл Орос зөвлөлтийн судлаачдын болон Монголын судлаачдын газрын зурагт одоо говь гэж тэмдэглэгдэж баталгаажсан ийм нэртэй газрууд байдаг. За тэдгээр евгэл би зөвхөн нэрээр нь одоо говь гэж ингэж аваад байгаа биш. Тэр газар дээр нь очихдоо зэрэг үнэхээр тэр хөрс шороо тэр бүхэл одоо байгалийн бүрдлүүд нь бол говь гэдэг тэр шалгуурыг бол хангахаар ийм газрууд байт юм аа. За ингээд би энэ Монголын говь гэдэг номыг бичихтэй эхлээд бол аймаг сумаар нь дараа нь бол цагаан толгойн дарааллаар бүх говьуудыг жагсаагаад тэгээд аймаг сумын хаана нь аль сумын аль талд нь жишээл сумын төвөөс баруун тийшээ нь зүүн тийшээ нь урагшаа нь хойшоо нь гэдэг нь дөрвөн зүг зогсын одоо зүг чигээр маш наривчилж төөрөлдөхгүйгээр ингэж болгож гаргаад тэгээд одоо тэр зогсуудыг орон нутагт одоо хэрхэн яад нэрлдэг гэдэг талаас нь бас дэлгэрэнгүй төөрөлдүүлэхгүй тулд ингэж одоо хийж өгсөн байгаа. За энэ Монголын говьд бол нэгдүгээрт говийн талаар дархалт нь тэрэнд гэдгээс гадна тэр говийн үндсэн шин чанаруудыг гаргаж өгсөн байна. Жишээлбэл одоо галбын говь гэж тэгэхэд үндсэн ургамал нь одоо хармаг за тэгээд одоо довцог илэснээс үрдсэн ялгар хонцлогууд том хөндөй хоолой эртний их усан сангийн ёроолд одоо үссэн гэх мэтэр ингээд гарал үүсэл хэлбэр хэмжээ юмнуудыг гаргасан байна. Тэгвэл тэр говийн талбайг бол би одоо энэ дээр зориуд урталд нь тэмдэглэсэн байгаа. Талбайг нь өгөөгүй байгаа. Ягаад гэвэл энэ говь гэдэг чинь бол яг одоо нэг аймаг сум хил шиг ингээд тодорхой хийчих болдгоо. Нэг цэгээс нөгөө цэг рүү ууссан, нэг говь нь нөгөө говьтойгоо холилдсон байх шийтэй ийм байдаг учраас бол энэ нутгийн тэр говь энэ говь тэдэн метр квадрат талбайтай гэж ингэж хэлэх бол нөхцөл бол муу юм. Зарим номнуудаар л байдیں۔ Жишээлбэл одоо хүйсийн говь гэдэг тэдэн метр километр квадрат гэх мэтээр тодорхой бичсэн байдаг. Тэр бол ерөөсөн үнэмлэхүй тоо биш. Одоо харьцангуй тийм маш дэндүү харьцангуй бүдүүлэг тоо гэж ингэж ойлгодог учраас би энийг бол ерөөсөн
ингэж дурдах шаардлагагүй юм а гэж ингэж үзсэн. За энэ номонд бол би нэг бүлэг оруулж өгсөн байгаа. Монголын говийн гайхамшиг гэсэн нэг жижигхэн бүлэг байгаа. За тэр бүлгэн дээр бол тэр говьд одоо юу одоо таарлаж байж юу үзэж байсан тухайга бас зарим нэг тийм сонирхолтой хэлбэрээр бичсэн юм бас вэ л дээ. Тэрийг бол яг уншигч тэгээд аяндаа тэр номтой танилцахтаар дэлгэрэнгүй үзнэ үз. Жишээ бол говьд чинь одоо бахархмаар юм чихвээ айлдас зөв хөрмээр юм ч бас их байдаг. Жишээ бол говийн одоо угалзгаал аюултай шорон шуурга байж байна. За говийн одоо ангамл хөрсөн одоо ерөөсөн улаацсан хар дайрганаас өөр юу чгүй илчилгүй тийм говьч сэртих ганц ширхэг ургамалчгүй ийм өргөн уудан газар байна. Ангад сангаж өхөж мэдхээр одоо ийм аимшигтай газарч байдаг. За мөн одоо ямар сони юм бэ говь гэмээр одоо тэр баян бүрдүүд гэж одоо гайхамшигтай сайхан шууж иргэж янз бүрийн амтэн цугулсан усалж ундаалсан ийм сайхан газрууд бай. Ургамал хөрс чигдэлсэн тариалж хөгжүүлсэн ийм баян бүрдүүд ч бас байдаг. За энэ баян бүрдүүдийн тухай дотор нь мөн тодорхой бичсэн байгаа. За эндээс гадна одоо говьд бол жишээлбэл ингээд дотор нь аялж явахад бол таалцсан бас аймаар юмнууд бол байд юм л да. Жишээлбэл арваалж гээд одоо говийн их том аимшиг танаас бас ингэж асуух гэдэг л та. Одоо нөгөө номонд гайхамшигтай судлаач хүн чинь бас Монголын тэр одоо нөгөө өчнөө олон говьар ихэнхээр нь тавал явцсан. Яваад үзсэн тийм ээ. Одоо 33 говь гэж нэрлэдэг боловч таны судалгаагаар болохоор хэдэн говь гэж 370 говь. 70 говь бай. Говь гэдэг нь шүү дээ. Тэр 370 говь болохоор дэлхийн зураг дээр Монголын газар нутгийг говь хийгээд тэмдэглэсэн байдаг тийм. Ерөнхий нэрэнд орооцсон. Тэгэхээр ингээд тэр олон говьудаар ингээд явж байхад аимшигтай тийм ээ. Тэгээд бас гайхамшигтай тийм зүйл танд бол тохиолдсон. Тэгэхээр тэр талаасаа нэг тохиолдсон сонин тусламжаа яриач тэр арваалчны талаар. Арваалчныхаа талаар яриа. Дээрээс нь бас нөгөө би танаас ингэж асуух гэдэг байгаа байхгүй. Сүүлд нь нөгөө ямар хорхоо вэ? Олгоо тэрийг бас яг судлаач хүнийхэн хувьд тэр зүйл байдаг юм уу? Тэр хуучны юм энэ хоёрыг ингээд ярьж өгөөч гэж танаас хүсэж байна. За тэгье би эхлээд арваалж говьд таарлцсан одоо хамгийн сайхнаас нь хэлж ярив та. Жишээлбэл одоо манай говь бол Мазаалайн нутаг гэж одоо гайхамшигтай тийм баян хонгор бол Мазаалайн нутаг эн чинь зөвхөн дэлхийд даяар одоо ерөөсөн сөөхөн тоотой үлдсэн юм байгаа шүү дээ. Нөгөө хятад гэдэг пандагаас баг ховцож магадгүй. Тийм үнэн одоо ерөөсөн пандагаас илүү ажил хөдөлтэй болчиход байгаа ийм амт. Тэгээ миний нэг азтай бахархаж явдаг бол нэг удаа би Сэгс цагаан богдын шар улсны баян бүрд гэж гоё баян бүрд газар байдیں۔ Битүү одоо нутаг нь бол Өвөр ханган аймгийн Баян хонгор аймгийн тийм баян өндөр сумын нутаг. За. Тэнд жишээ бол тэр бол маш их тийм үнэтэй том хоол битүү одоо мод ургасан битүү одоо бүр 66 та машинаар явах доогоор нь шургаж авахаар тийм их сайхан баялаг ургамалтай тийм газар байдаг байхгүй юу? Тэр шар улсны баян бүрд гэж. Шар улс гэж тийм гол байгаа юм л да. Тэгээ тэрний баян бүрд. Тэнд би явж байгаад нэг Мазаалаа үзнэ гэдэг Мазаалаа үзэж сонирх зургийг гол сонирхолтой би явсан байгаа юм. Тэгээ нэг өдөр ерөөсөн бүр тэнд чи хонон гинжин одоо ажиглая гээд тэгээд нэг өдөр майхнаа тэр юуны нэг булганы дэргэд барьчихад тэнд чи би Мазаалын юуны хөлний зураг үзсэн байгаа. Тэр нөгөө гიშгээд ингээ том саруугаараа гიშгээд ингээ явсан. Тийм мөрийг хараад. Тэгээд заа ашиггүй энд байгаа юм байна гэж ингэж яагаад. Тэгээд нэг өндөр дээр яг одоо нэг зураг авах тохиромжтой өндөр дээр гараад аппаратныхаа хөлийг зоочхоод тэгээд өдөр чинь суугаад байсан чи ерөөсөн Мазаалаа гарч ирдэг бай. Явдаг бай. За ингээд бүр орой болтол суугаад зөхрөнгөө бороод баг уур хөрх маягтай болоод за үзэж чадахгүй юм байна даа гэдэг ингээд яваад тэгээ ямар ч хэлсэн нэг тойруулаад харч хийгээд ингээд дурангаар бид нөгөө 880 том дурантай явдаг байсан. Тэгээ ингээд дурангаар ингээд гүйлгээд харж ирсэн чинь гинтхэн дуран дотор нөгөө Мазаалаач ороод ирдэг байхгүй юу? Тэгээд би өөрчлөх ёстой нэг бахархал болоод нөгөө тгийч ингээд харсан чинь ерөөсөн яг араас нь маш том лагс бийтэй тийм сайхан гэлбэлцсэн хүрэн зүстэй
Би урд нь бол Мазалыг уншиж явахдаа бол тийм нэг царай муутай жижиг өвтөр биетэй саарл сайвар өнгөтэй ийм юм тэнгэж би уншиж байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр миний уншиж байснаас шал өөр маш их сайхан хөдөр том биетэй тэгээ сайхан гэлбэлтсэн хүрэн зүстэй тэр одоо 100 цаг байсан бол тарга твэрийг авцсан байсан яасан тийм амтэн яг дуранд ингээ ороод байсан. Нөгөө дуран гараачихсан амьсгаа даран баахан харж явж байгаад зургийг авах санаатай одоо нэг эргүүлж харж зургийг авахгүй тэгээд араас нь би чинь дурандаад байгаа шүү дээ. Тэгээд тэнд шанга ориллоо. Тэгсэн чинь нөгөө амтэн чинь гинт миний дууг дуулаад эргэж хараа зогссон чинь энэ хингтэг энэ дээр хөөрхөн цагаан гурвалжин гадастдаг зүүцсэн шиг жижигхэн гурвалжин тийм цагаан өстэй. Тэгээд тийм маш маяг хөлтэй, маш том биетэй тийм сайхан яг л одоо хангаан баавга би баавгаг урд нь үзээгүй ч гэсэн зургийг хөдчихсэн учраас тэр баавга дээрээс яг ижил юм гүнч одоо хангаан баавга энд байна гэж баймааргүйгээд тэгж гайхаж ингэж нэг тийм азтай тохиолдлоор баавгыг хараад тэгээ хамгийн харамсалтай нь яг ингээд зураг авахгүй нэг фокс моксон тааруулж ирсэн нэг толгойн цаагуур нөгөөт чинь хагас ингээд далд ороод тэгээд гарч ирдэггүй өчнөө хүлээгээд тэгээ бүр нөгөөт чинь гарч ирэхгүй тэр бодвол тэр цаагуурын судагтай байсан судаг дагаад уулаад агаар авчих шиг бол тэгээд нэг тийм нэг тохиолдлоор би баавгыг харсан нөгөө нэг тохиолдол бол мөн тэр шаруулсны баян бүрдээс гараад хитэн онд бай тэр. Тэр чинь одоо би онгуудын яг мартаад байна. Чи одоо би чинь 80-аад оны л одоо үе юм шүү дээ дандаа. Тэр юунаас цагаан юу шаруулсны баян бүрдээс өглөө гараад явж явсан чинь хоёр гавтгай тэмээ надтай зэрэгцээд машины юутай зэрэгцээд дэштэй юм байна. Тэгэл чи одоо баярлалаа за энийг чинь одоо зургийг аавна гэдэг нөгөө одоо тэр түрүүн чамд харууллаа шүү дээ тэрийг юу нэ аппарат тэрүүгээр л одоо зургийг дарна гэдэг ингээд явж ирсэн чинь нөгөө хоёр гавтган тэмээ чи ингээд бөөрөөрөө биеийнээ дүшээд нэг дишгэд нь биеиндээ дүшиг болд юм байна л дээ. Тэгс чи ингээд архиулаад харсан чинь нэг нь гавтган инг байна. Нөгөөх нь гавтган Монгол буур байна. Монгол тэмээ байна. Чамд шиг бие томтой толгой молгой хөл тавг мавг нь ламт шиг үлдээ. Тэгээд харсан чинь нөгөө гавтган инг нөгөө дээдлийн хом ноосон ингээд салмараад тэгээд салхинд ингээ хийсэд их гоё тэр юм мач гачин гоё зураг болсон байгаа. Авсан. Тэгээд нөгөө юу чинь явж ирсэн чинь нөгөө 66-гаар би явж ирсэн. Тэгэхэд 66-гийн нэг 60 мэлтэй тэгшээд зэрэгцээ дишээд байхгүй. Тэгээд нөгөө тхий чинь цаашаа зургийг баахан авч ингээ яасан чинь нөгөө гавтган тэмээ чинь дорхно нэг 2 км явсан нөгөө эцэд гоцорд юм байна. Ганцаараа нөгөө гавтган буур чинь Монгол үгүй гавтгыг нь Монгол буур шүү дээ. Монгол тэмээл байгаа юм л да. Буурал юм байна л дээ. Тэгээд нөгөө ингийн төрүүлээд дишээд явцсан. Тэгээд ингийн төрүүлээд явцсан. Тэгээд ингийн би одоо нөгөөтгөө чи ингээд хойноос нь дагаад жаал зургийг авч явсан чинь нөгөө газрын байдал машинаар явхад хэцүү болоод ингээд ирсэн чинь тэгээд нөгөө 3 говийн туулж санаа намардаг гэдгээр нөгөө гавтган инг чинь тэгээд тэр 3 говь руугаа дишээд алгуулсан. Нэг ийм сонин тохиолдол үүссэн. За нөгөө нэг сонин тохиолдол бол юуны юуны заавал хонь хонин ус гэж говь хонин ус гэж хоёр байдیں۔ Өөр Монгол тий говь хонин усны говь гээд агуу том говь л та. Тэгээ нэг нь бол тэр өөр говь хонин ус гэдэг нь бол хятад Монгол яг торгон хэлдэг говь хонин усны булаг гэж байгаа юм. А нөгөөх нь бол говь хонин ус гэдэг нь бол тоон зэрэг манай говьтай аймаг манай Монголын нутгийн гүнд байж байгаа маш том баян бүрд байд. Тэнд жишээ нэг өдөр би бас наанаас ингээд үрээд очисон чинь эхлээд яг их халуун газар байсан их ядарч явсан. За нэг говь хонин усны булаг дээр очил одоо хоол унд хийж идэж ингээд явж болсон чинь гинтхэн тэнгэр харанхуулчихгүй. Чи юу болов гэмээр дээрээс тийм огт сайхан салхигүй байсан өдөр чинь ингээд ерөөсөн тэнгэр харанхуулсан тийм шороо босд юм байна. За тэгэл одоо айлаа. За энэ ч одоо ерөөс биш болох нь юу цаг эхэл шорон шуурга говийн угалзал эхэлж байгаа юм байлгүй гэд ингээд яасан чинь тэгэл яваад түрээд очисон чинь нөгөө тэр говь хүмүүс булгаас л
үе төмөн адуу нэг хулан, говийн хулан тэндээс үүсэн тэрний тоос байсан юм байна. Тэгээд тэнгэр харанхуйдаад машины дуунаад биднээс үргээд тэгээд явсан юм байна л да. Тэгээд за одоо өнгөрдөө ерөөсөө ингээд энд яхас тэнцээ зогсчиход одоо нэг энэ тоос чороож яхан дарагдахтан зэрэг майхнаа барьж яаж даа гэд хоол цагаа хийж идцгааж даа гэд ингэж юусэн чинь нөгөө тоос чинь дарагдаад нөгөө хулангууд чинь дорхоно тайтгардаг юм байлаа шүү. Буцаад нөгөө юу руу яасан чинь бид нар чинь дууга хорваагаад за хүн бүгд нарийн дотор ам дотор тоолно шүү. Хичнээн хулан байж юу ингэж одоо тоос харанхуулахыг бодоход тэгээд яасан чи нөгөө туслах ажилтнуудаа ягаад нөгөөдөл маань хүн бүхэн аманд тооллоо. Тэгээд би хүртэл бас ингээд тоолж юусан 300 хүргээд алдсан тоогоо. Яагаад алдсан гэхтэн зэрэг нөгөө хулангууд чинь тайтгараад ирсэн зэрэг хоорондоо холилдоод гаднаас усанд одоо ингэж орж ирээд ус руугаа нуур руугаа буцаж нэг булуур руу орж ирээд тэгэл нэг азарган үед юм юунуудын нөгөө юунуудаа хөөцөлдөөл ингээд хоорондоо холилдоод сүйдээ учраад болох байлаа. Тэгээ ямар ч байсан 300 гээд хүн бүхэн 300 гаргаад тэгээ тоо алдсан. Нөгөө тийм одоо агуу том сүрхтэй нэг таарлж байсан. Тэр бүр миний бас нэг бахархад тийм арга хойны уснууд 300 хулан 300 гарын тэрad хидж байсан юм. Нэг тийм тохиолдолтой бас учирч байлаа. За энэ мэтэр одоо яасан. За тэрнээс гадна говьд бас аймаар амтан байд 10 алж гээд одоо тийм маш их арзгаар хөлтэй өстэй тийм том одоо аалзал да. Тэр аалзуул хэрвээ хүн хацах юм бол одоо хор үргэдэг гэдэг ингээд нутгийнхаа ярьдаг тийм байсан. Тэгээд тэр 10 алжийг бол бас үзэж харалж яаж юусэн нэг удаа гайгүй ч ороод гэрд хургадаг учраас бид нар чи яагаад ч үгүй гэрлээ унтраагаад майхан саваа битүүлээл чихэн бүх л юугаар нь төгжээл ингээд яасан. Нэг өглөө босоод үзсэн чи миний майхны тэр дээдлийн нөгөө нуглаас нь дотор нөгөө 10 алч чаар аль хэдийн орцсон. Тэр дотор байж байдаг. Juste ухаалтдаг гэсэн чихэн тэр юугаар нь чүүтэй чаатай нэг юм багтаж хурдан гараад тэгээд нөгөө одоо яаж энийг гаргана гэд нөгөө юугаар нөгөө найз хамт явсан суудтайгаа нийлээд тэгээд нэг майхан саваа гөвж яаж гарлаа гэдгийг нэг үзэж авах санаа амарч байсан. Тэр мэтэр одоо аймаар юмнууд бол говьд бас байж л байдیں۔ Цагийн шараалз гэж бас аалз байдیں۔ Тийм. Тий. Цагийн шараалз. Цагийн шараалз гэж 10 аалз гэж юу тийм гэх мэт. За тэр юу гэж олгоо горхоо гэж ярьдаг юм. Хүн болгоод байдаг. Олгоо горхыг үнэндээ үзээгүй. Тиймтэй таалдж байгаагүй. Зүгээр ер нь олж байдаг бол харах юмсан гээд их л одоо ажиглж халж явдаг. Яг тэр юуны битсэн улсуудыг битсэн юу шиг тийм одоо тэр чинь бол зүгээр нэг тийм олгоо шиг амтэн тэгэл хагар ул цус нийл цус байдаг юу яадаг ч үлээ одоо тиймэрхүү юм ярьдаг. Өдгөр домгийн юм. Нутгийн хүмүүс юу тэр талаар альзгэр мэдээ. Нутгийн хүмүүс бол бас ярих нь ярьдیں۔ Тэгвэл үдсэн хүн байдаг байхгүй. Тийм байдгүй. Одоо тэр чинь бол одоо нөгөө нэг лох нуурын домог нөгөө лох нуурын дотор нөгөө одоо Шотландд билүү? Шотландд билүү, Ирландд билүү? Юу лоб нуур гэж. Лоб чинь юу л да нөгөө юунд тэр нуурд нөгөө Киргизэд байгаа нуур шүү дээ. Тийм Киргиз биш нөгөө лох нуур юм байна. Лох нуурын тухай тэр тийм. Лох чинь нөгөө нэг Ирланд биш. Тийм баха тэр нөгөө нэг нуурын дотор ингээд нэг амтан байдаг гэл. Хүн болго ер нь үзээгүй тэрийг. Гэтэ ингээд бүр хүмүүс тэр нуурыг очиж тэр амтныг харна гэж тэр бүр шүтцэн. Харин тийм домог бол домог. Тэрнтэй адилхан Монголд болохоор бас тэр олгоо горхоо гэж тийм. Тэрийг бас үзэх гэж ууч хэрдэг гинэ бас. Тийм. Шууд тэр их маш ярддаг. Тэр лоб нүгөө юу олгоо горхон тухай бичсэн номнууд юу сарж ил байсан л да. Тэгвэл би яг одоо хүнтэй таарлаж үзсэн хүнтэй таарлаагүй нэгдүгээр хоёрдугаар нүдэрийн би олж үзэж чадаагүй. Тэр надтай тохиолдолд таарлаагүй. За тэгээд би сүүлд нь танаас ингэж асуух гэж байна. Залуус бид бүхэн бас Монгол хүмүүсийн чинь Монгол их орныхоо байгалыг тийм ээ мэдэх ёстой. Бүр тэр тусмаа мэдэх бол эхний асуудал. Түүний дараагаас бүр аялаж үзэж харж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ таны энэ одоо Монголын говь хэмээх энэ ном маань танин мэдхгүй за мөн одоо боловсрал тийм ээ. Энд их ачаал бүгдтэй ном аа. Тэгэхээр та энэ номоо залуус уншиж байгаа уншигч хүмүүстэй хандаж энэ номын талаар өөрийн
энэ номноос одоо захиж хэлэх тийм сайхан үг байна уу? За манай залуучууд одоо сүүлийн үед бол их нутгаа судлах гэж одоо их явдаг сайхан бололцоотой ч болж унаад хэрэгч одоо сайн болсон байна. Тийм учраас энэ их нутгаараа одоо наривчлан явж үзэж харж ингэж яг бол хамгийн чухал. Их нутгаа мэдэхгүйгээр одоо зүгээр л нэг ингээл хоосон хөндөй нэг ном унших төдий интернет харах төдий энэ интернетээс уншаад тий өөттэй мэдлэг бол өгөхгүй. Интернет бол ер нь одоо ерөөс нэвтрэх талын хэмжээнд л юм уу шүү дээ. Тэрнээс яг одоо тэр дотор нь одоо өөрөнд зугаалаад яваад нүдээр үзэх шиг сайхан бол байдгүй. Тийм учраас энэ Монголын говь гэдэг энэ хэдий довчсон энэ номод одоо нэгдүгээр говьуудын жагсаалт танд хөтөж болгоод ингээд энэ номыг одоо сайн үзэж ашиглаарай. Хоёрдугаар тэр саяын би нэг довчхон дурдлаа тэр Монголын гайхамшигт гэсэн нэг бүлэг байгаа. Гайхамшиг үлээ говийн гайхамшиг үлээ тэр бүлгийг сайн уншиж үзээрэй. Тэр дотор дурдсан юмнуудыг эндээс бас олж үзээд тэрийг аль болохоор хурж үзэж бас сонирхож дэлгэрүүлж одоо зургалж үзвэл одоо хэрэгтэй л байх гэж би ингэж бодож байна. За энэ ном бол зүгээр ер нь бол ачаал бүгдэлтэй гэж би үзэж байна. Ягаад гэвэл энэ дээр зөвхөн Монголын говийн тухай биш бас энэ дээр дэлхийн говь гэж юу юм, цөл гэж юу юм тэр тухай бас товчхон ойлголт өгсөн байна. Ялгаатай ойлголт шүү дээ. Говь гэдэг чинь бол одоо ерөөсөө гандуу Монголын одоо урт талын хэсгийг л говь гэж бид нэр ойлгоод байгаа шүү дээ. Тийм ээ. Элэстэй, манхантай одоо тийм хөндөй хоолойтой энэ газруудыг л яаж байгаа. Гэтэл говь бол одоо жишээлбэл мөнгө застай уулс янз бүрийн юмнууд одоо хосолсон юм гайхамшигтай нутгалтай. Жишээлбэл энэ номын нүүрэн дээр одоо гэтэл их багт тэр наан одоо байгаа элэстгэл тэр орог нуурын хавийн юунууд авсан юм дор мөнгө цастай харагдаж байгаа. Тийм мөнгө цастай юм уулууд байх шийдтэй. За тэгээд тэр говь гэдэг гайхамшигыг тэндээс нэгдүгээр олж хар. Хоёрдугаарт бол энэ номонд тэр говийн одоо зарим гол фото зургнууд бас эдийн хар цагаанаар галсан ч гэсэн байгаа. Эндээс бол наривчилж хараад ингээд говийн гайхамшигыг одоо сайн үзэж тэгээ ер нь нүдэрээ үзэх шиг одоо сайхан байдгүй юм да. Эндээс танилцж ямар маршрутаар явахаа өөрснөө эндээс төлөвлөж бас үзэж хараарай гэж ингэж захиж та. Говь бол ер нь гайхамшигтай нутаг. Үнэхээр гайхамшиг ямар сандаа гадаадын хүмүүс одоо говьд ирж Монголын говийг үзэх гэж ирээд тэр их хол газраас тэр их мөнгө төгрөгөө үрж тэгж одоо ирж байна гэдэг чинь бол говь үнэхээр зөвхөн Монголын хүний биш дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан гайхамшигт нутаг гэдэг нь одоо ойлгомжтой байна. За ингээд танд өөрийнхөө бүтээлийн талаар сонирхолтой сайхан яриа өгсөн танд баярлалаа. За баярлалаа.